За тэгэхээр манай нэгтлэнгууд бол ер нь зөрүү зохицуулах талаар нэлээдгүй бас юутай мэдлэгтэй болсон. За мэдээж зөрүү бол үүснэ гэдэг нь бол хэн бүхэнд бол ойлгомжтой. Хамгийн гол нь энэ зөрүүг бид нар яаж бүртгэж тайлгнах вэ гэдэг дээр бас нэлээдгүй жоохон учир дутагдaltaй зүйлүүд бол өнөөдөр хүртэл бол үргэлжилсээр ирсэн. За 10 онд батлагдсан өмнөх журам маань бол санхүүгийн тайлан, татврын тайлангийн зөрүүг ерөнхийдөө орлогын хандлага дээр бүртгэх юм хандлагыг бол барьж явсан байгаа. За энэс үүдэлтэйгээр бол яг хөө зөвхөн орлого зардал дээр хүлээн зөвшөөрлөлтийн хувьд зөрүү хэрхэн үүсэж байгаа талаар бүртгэл тайлан тусах тал руу илүү бидний ойлголт бол явсан байгаа. За 12 дугаар стандартын ерөнхий чиг хандлага болон манай журмын одоо сая 20 онд батлагдсан журмын чиг хандлага бол балансын үр төлбөрийн арга гэсэн энэ чиг хандлага руу орж иж байгаа учраас юуны хувьд бол байцаагч нар болон одоо тийм ээ татварлагчдын хувьд бол бид нарт ялгаж таньж мэдэх бас бүртгэлтэй нэлээд одоо бас наривчлан хийх юм одоо шаардлагууд бол гарч ирж байгаа. За юуны түрүүнд та бүхэн маань бол зөрүү юунаас үүсэж байгаа вэ гэдгийг бол бид нар маш сайн мэднэ. За гэхдээ одоо би бас та бүхэндээ бас сануулгад хэлье гэж бодож байна. Хамгийн гол нь бид нар бол санхүүгийн бүртгэл болон татврын бүртгэл гэдэг ийм хоёр одоо чиглэл рүү бол бүртгэл хөдлөлт маань хийгдэж байгаа. Тэгэхээр санхүүгийн бүртгэл гэдэг бол санхүүгийн байдал үйл ажиллагааны амжилтыг тодорхой одоо тийм ээ хэрэглэгчдэд бодит байдал үр дүнг үнэн зөвөр хэмжиж за тэгээд тэрийгэ тонлуулах ийм арга зүгээр бол хангадаг. Харин татврын бүртгэл бол татврын хууль тогтоомжийн дагуу албан татврыг ноогдуулах. За ингэж албан татврыг ноогдуулж төлөх энэ бүртгэл хөтөлбөрийн одоо үндсэн зорилго юу вэ гэхлээр улс төрийн бодлогын үр дүнг ерөнхийдөө бол хэмжих тэр татврын ачаалал гэдэг зүйлээ тодорхойлоход чиглэгдээ гэдгийг зарим талаар бол одоо бас дутуу тулмаг ойлгосон ийм хүмүүс бол байдгаа. Тэгэхээр энэ дээр гол анхаарлаа одоо бид нар хандуулах нь чухал юм шүү гэдгийг хэлэх гээд байна. Тэгэхээр аливаа зүйлийг бид нар хэрэгжүүлж аливаа зүйлийг үнэн зөв хийн гэдэг бол бид нар нэгдүгээр ойлголт болон суур одоо тийм ээ концепц бид нар маш сайн одоо бас тогтоож авах асуудал. За энэ хоёрын одоо хамгийн чухал суур одоо фундаментал концепц нь юу гэхлээр санхүүгийн бүртгэл гэдэг бол байгууллага өөрийнхөө нөхцөл боломжтой нийцүүлээд бодлогын баримт бичгээ үйлдээд тэгээд энэ нь юунд тулгуурлах вэ гэхлээр СТО-сын үзэл баримтлал дээр тулгуурлаж байгаа. Харин татврын бүртгэл болвол энэ СТО-сын үзэл баримтлал дээр тулгуурласан баримт тайлан дээр тулгуурлаад зохих мэдээллүүдийг нь аваад тэгээд татврын хууль тогтоомжийн дагуу татвараа ноогдуулж төлж тайлгнах. За татвар төлнө гэдэг татвар төлөгчдөд бол зардал үүсдэг, үр төлбөр үүсдэг. Энийг бид нар татврын ачаал гэж үздэг. Тийм учраас татврын бүртгэлийн одоо үндсэн зорилго бол ямар хэмжээний татврын ачаал үүсэж байна вэ гэдгийг хэмжих гол хэрэгслээ гэж үзэж болно. За та нар энэ дээр одоо бас яг өнөөдөр хүртэл энийг манай татвар төлөгч нар төдийлөн их юу гэдгийг өргөн хэрэгэлдэггүй учраас гайхаж иж магадгүй. Жишээлбэл жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд өнөөдөр 10%-аар татвараа төлөх ийм татврын одоо тийм ээ төлбөрөө тодорхойлоод тэгээд 90%-аар төлсөн татврынхаа одоо 90%-ийг буцаагаад авах ийм хуулийн зохицуулалттай байгаа. Тэгвэл таны одоо яг татврын ачаал яаж гарах вэ гэхдээ зэрэг төлсөн татвараас 90% буцаалтаа авчихлаар цаана ерөөсөө одоо 10%-ийнх нь төлсөн татвар үлдчихэж байгаа. Үүнийг бид нар тийм ээ татврын өмнөх ашигтай харьцуулахад магадгүй 1% юм уу эсвэл одоо 0.1 хэдэн хувь ч юм ийм хувь гарч ирнэ гэсэн үг. За энийг бол үр ашиг татврын хувь хэмжээ гэдэг байгаа. Энэ үр ашиг татврын хувь хэмжээ бол би ямар хэмжээний татврын ачаал үүрч өгнө гэдгийг яах нь тогтоож байгаа ийм үзүүлэлт юм аа. Тэгэхээр татврыг бүртгэж тайлгнахын гол үзүүлэлт бол татвар төлөгч нарт одоо юу ирж ийнэ гэхлээр улс төрийн бодлогын үр дүнгээр надад ямар хэмжээний ачаал ирж байна вэ гэдгийг хэмжих гол одоо хэмжүүр болж байгаа гэдэг дээр одоо анхаарлаа хандуулаарай гэж хэлж байгааг утга нь бол энэ юм байгаа шүү. За тэгэхээр санхүүгийн бүртгэл, татврын бүртгэл хоёр тэгвэл юугаараа ялгахын яаж энийг уялдуулах юм бэ гэдэг дээр манай татвар төлөгч нар бас яг өнөөдрийн хүртэл ингээд харахад бол юу гэхээр дийлэнх татвар төлөгч нар маань санхүүгийн тайланг татвар зориулан гаргах хандлага бас түгээмэл байгаад байдаг.
Тэгвэл өнөөдрийн хууль эрх зүйн хувьд болон энэ одоо ерөнхий концепцийн хувьд бол татвар зориулсан тайлан биш, статусд нийцсэн санхүүгийн тайлан дээрээ тулгуурлаад бид нар татврын хууль тогтоомжийн дагуу татвараа ногдуулж төлөх ийм эрх зүйн зохицуултч байна. Ийм стандарт хэрэглээний зохицуултч байгаа. Тэгэхээр одоо өнөөдөр орж иж байгаа татвар төлөгч нарын хувьд бол дийлэнх нь бол одоо бас би ер нь бол нэлээд сайн одоо мэдлэгтэй энийг одоо бас хэрэгжүүлдэг ийм татвар төлөгч нар байгаа гэж бол бүрэн найдаж байна. За гэхдээ Мерсер бол одоо бас татврынхаа хууль тогтоомжид нийцүүлээд санхүүгийн тайлан гаргаад байгаа ийм практикууд бол ажиглагддаг учраас энийг бид нар эрх зүйн хувьд нь бид нар яг ямар зохицуулт үйлчлээд байгаа гэдгийг ер нь анхаарч тэгээд энэ дээр нэгдсэн ойлголттой болох ийм хэрэгцээ шаардлага байна гэж одоо хардгийм аа. Ингэлээр бидний хувьд нэгтлэн бодогч бидний хувьд татвар төлөгч бидний хувьд бизнесийн үйл ажиллагаагаа бүртгэж тайлгнах гол одоо үндсэн хууль болж байгаа хууль маань бол нэгтлэн бодох бүртгэлийн хууль байгаа. Энэ хууль нь хуулийн 4-1 дээр нь аж ахуй нэгж байгууллага нь дараах бүртгэлийг стандартын дагуу хөтлөж тайлгнана гэдэг. За тэгээд 4-1 дээр нь болохоор санхүүгийн тайлгналын олон улсын стандарт, 4-1-ийн 2 дээр болохоор жижиг дунд аж ахуй нэгжийн жижиг дундын одоо аж ахуй нэгжийн санхүүгийн тайлгналын олон улсын стандарт. За тэгээд 4-1-ийн 3-т нь улсын секторын нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандарт гэдэг одоо заагаад өгсөн байгаа. За тэгээд 9-ийн 6 дээр нь болохоор харилцаг санхүүгийн байгууллагын баталгаажсан захим санхүүгийн тайланд үндэслэн холбогдох байгууллага нь татвар хураамж шимтгэлийн тооцоо хийхээс гадна төрийн эрх бүхий байгууллага нь энэхүү захин санд баталгаажсан аж ахуй нэгжийн байгууллагын санхүүгийн тайланд тодруулахыг ашиглана гэдэг ингээд хуулиар зохицуулсан байгаа. За эндээс бид нар одоо юуг анхаарах вэ гэхдээ зэрэг нэгдүгээрт бол тэр статус нийцсэн санхүүгийн тайлан гаргана гэдэг чинь юу хэлээд байгаа юм бэ? За өнөөдөр тэгэхээр ихэвчлэн одоо нэгтлэн бодогч нар яахтаа манайх одоо статус мөрдөж байгаа штэ гэж ярьдаг. Гэтэл одоо яг яаж мөрдөж яах гэхээр параметрал болон одоо хөрөнгийн бүртгэлүүд эднэрээ ерөнхийдөө бол ингээд хийж байгаа статус нийцж байна гэж одоо үзэх гээд байдаг. Тэгвэл статус нийцсэн санхүүгийн тайлан та гаргаж чадчихэв үгүй юу гэдгийг чинь бас нэг хэмжих. Тэгээд татврын хууль тогтоомжийн зөвхөн зохицуулж чадчихэв үгүй юу гэдгийг чинь хэмжих нэг гол хоёр үзүүлэлт нь бол хойшлогдсон татврын хөрөнгө, хойшлогдсон татврын үр төлбөр гэдэг энэ хоёр данс бол байгаад байгаамаа. Тийм учраас та нар маань одоо татвар төлөгч нар маань бол одоо тэр хоёр дансны хэрэглээг та хэр зэрэг зөв ашиглаж чадчихвэ гэдгээсээ би статус нийцсэн санхүүгийн тайлан гаргаж чадчихэв үгүй юу гэдэг зүйлээ үнэлээд үзээрэй гэсэн. Тэр статус нийцсэн санхүүгийн тайлан дээр чинь тулгуурлаад татвар хураамж шимтгэлийн тооцоо хийнэ гэж байна. Тэгвэл татврын арга болвол өнөөдөр санхүүгийн тайлангийн мэдээллийг яаж одоо ашиглах ёстой юм бэ гэхлээр үндсэндээ татврын тооцоо тайлан хийхэд суур мэдээлэл болсон тэр санхүүгийн мэдээллийг л ашиглахаас биш татврын хууль тогтоомжийн дагуу эн чинь ингэж бүртгэх ёстой гэдэг ийм шаардлага бол тавихгүй нэ. Хамгийн гол нь татврын нөлөөллийг гаргасан тэр тайлан тооцоо чинь яаж гарч ирж байгаа юм бэ гэдгийг хэмжих гол хоёр данс маань болохоор хойшлогдсон татврын хөрөнгө, үр төлбөр гэдэг хоёр данс, дээр нь тайланд үеийн татврын зардал, тайланд үеийн татврын өглөг гэдгийг тооцоолол, за түүнд одоо нөлөөлж байгаа нөлөөллүүдийг дэлгэрэнгүй байдлаар тодруулах хэлбэрээр хийгдсэн тэр тоон мэдээллүүд бол үндсэндээ татврын албаныхны хяналт тавих гол хэрэгсэл болох нэ. Тийм учраас татвар төлөгчдийн хувьд бол энэ хоёр данс болон дээр нь тайланд үеийн татврын зардал өглөг гэсэн энэ данстуудын мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар тайлгнах буюу тодруулах ийм үүрэг ирж байна гэсэн үг байна. За харин татврын ерөнхий хуулинд бол татврын хууль тогтоомжид нийцүүлээд санхүүгийн тайлан гарга гэдэг үг бол байхгүй. Энд ямар үг байгаа вэ гэхээр татврын хуулиар төлбөр зохиох татврын ногдлоо өөрөө тодорхойлоод хуулиар тогтоосон хугацаанд төсөв төлгөж байгаа. За тийм учраас төлбөр зохиох татврын ногдлоо өөрөө тодорхойлно гэдэг бол татврын нөлөөлөлт болж байгаа үр дүн энэтэй хэмжиж бүрдэх асуудал бол татвар төлөгчд өөрт нь ирж байгаа. Тэгэхээр татвар төлөгч та түүнийг өөрөө та хийх ийм хэрэгцээ зохицуулалтаа. Харин татврын ерөнхий хуулийн дээр энэ эрх
одоо үүргээ та өөрөө хэрвээ тодорхойлохгүй бол тийм ээ хууль ёсны эрх бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр үйлчлэгээ авч болно гэдг нь бол хуульчлагдсан байгаа. Тийм учраас тэр хууль ёсны эрх бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдэг нь хэмбэ гэхээр Монгол улсын хувьд бол татврын мэргэсэн зөвлөхийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээдүүд буюу татврын итгэмжлэгдсэн хуулийн этгээдүүд байгаа. Энэ этгээдүүд нь бол татврын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад мэргэжлийн тусалцаа үзүүл зөвлөгөө өгөх бөгөөд сангийн сайдаас тусгай зөвшөөрөл авсан татврын мэргэсэн зөвлөхийн үйлчилгээний тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явагддаг. Тэгэхээр таны эрх ашиг бол хуулиар баталгаажсан. Энэ этгээд бол таны тайлан тооцоог хийгээд хэрвээ буруу одоо тийм ээ тайлан тооцоо хийж таныг ямар нэгэн байдлаар татврын эрсдэлд учруулсан бол энэ эрсдлийг хариуцах ийм одоо тийм ээ хууль ёсны эрх бүхий этгээд бол байгаа гэсэн үг. За ингэхээр энэ одоо тайлан тооцоогоо хийх асуудалд бол юу гэдэг зэрэг энэ хоёр дансыг хөдөлгөд анхан шатны баримт болон нэгтлэн бодох бүртгэлийн баримтуудаар бол баталгаажна гэж байгаа. Энэ баримтууд бол одоо татврын ерөнхий хуулийн 28-ийн 5 зааснаар дахин давтшгүй дугаар бүхий төлбөрийн баримт гэдгээр бол баталгаажж байгааг та бүхэн маш сайн мэдж байгаа. Тийм учраас зөрүү үүсгэж бүртгэж байгаа энэ тохиолдлууд бол анхан шатны баримтаар болон нэгтлэн бодох бүртгэлийн баримтаар баталгаажаад за тэгээд тайлан туссан байдлаараа нотлоожих ёстой байх нэ гэсэн үг байна. За тэгвэл та стос нийцсэн бүртгэл тайлан үүдж байна уу гэдэг асуудлаа та нэг эргэн хараад за тэгээд энийг одоо хэрвээ таны хувьд бол би чадахгүй байгаамаа гэдэг дүгнэлт одоо хэрвээ танд гарч ирж байгаа бол мэргэжлийн мэргэсэн багийн тусалцаа авах бүрэн боломж бол байгаа гэдгийг та бас ойлгож аваарай. За нэгтлэн бодох бүртгэлийн хуулийн одоо хувьд бол 16 онд батлагдсан 4.1 дээр болохоор стос нийцсэн санхүүгийн тайлан гэдэг зүйлд бол бид нар үндсэндээ нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандарт гэдэг 41 стандарт. За энэ нь бол шинжлэгдээд стос гэдэг ингээд өөрчлөгдөд явж байгаа. За нийтдээ 3000 гаруй ийм хуудас одоо ийм стандарт байгаа. За энийг монгол хэл дээр бол орчуулад мэргэсэн нэгтлэн бодогчдын институтээс бол гаргаад та бүхэнд бол одоо яасан. За энийг дагаад гарсан одоо тийм ээ заавар журмуудыг бол дагаж мөрдөхнэ гэсэн байна нэгтлэн бод. За жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд бол жижиг дундын стос 35 бүлэгтэй 230 хуудастай ийм жижигхэн стос байгаа. За тэгээд жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд одоо ажилчдын тоо борлуулалтын чиглэлээрээ бол энэ стос нийцүүлээд ингээд тайлангаа гаргах нэ гэсэн үг байна. За улсын секторын хувьд бол мэдээж одоо аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хуулийн дагуу бүх этгээдүүд тайлан төлөхөөр юу тайлан гаргахаар бол одоо байгаа гэж та бүхэн ойлгож болно. Улсын сектор байлаач гэсэн улсын одоо байгууллага байлаач гэсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хуулийн дагуу үйл ажиллагааны орлого болон хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсны орлого гэх мэтлэн ийм орлогод олж байгаа тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хуулийг дагаж мөрдөх болчихж байгаа гэсэн үг тийм ээ. Тухайлбал одоо төрийн байгууллагууд байрыг түрээслээ түрээсээ орлого болж байгаа бол энэ аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хуулийн дагуу татвар ногдох орлого болчихж байна. За төрийн бус байгууллага бол одоо бас тийм ээ байр эзэмшдэг тэрийгэ түрээслээ түрээсээ орлого болж байгаа бол бас ингээд энэ хуулийн дагуу тайланд юу гаргах болчихж байна. За хүүхний юу хадгаламжийн хүүгийн орлого одоо олж байгаа бол тэр хадгаламжийн хүүгийн орлого чинь хөрөнгөний орлого гээд аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хуулийн дагуу татвар ногдох орлого болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэний дагуу бол тайлангаа үйлдэх нэ гэсэн үг байна. За дараагийн нэг одоо анхаарах асуудал бол юу гэхээр ер нь стос нийцсэн санхүүгийн тайлан гэдэг чинь юу хэлээд байгаа юм бэ гэдэг асуудал байгаа. Тэгэхээр стос нийцсэн санхүүгийн тайлантай холбоотой зарчмууд болон шинж чанарын маш нарийн ойлголтууд байдаг. За энэ дунд бол хамгийн гол нь үнэн зөв илэрхийлэл гэж юу хэлэх юм бэ гэдэг асуудлыг нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандарт 1.17 дээр маш тодорхой нэгтлэн бодогч болон энэ стандартыг хэрэглэгч нарт бол чиглүүлж өгсөн байдаг. Тэгэхээр аль болохоор одоо тийм ээ үнэн зөв тайлгналыг толиулахыг чармаах ёстой. За тэгвэл үнэн зөв тайлгнал гэдэг юу гэхээр нэгдүгээрт нь нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандарт 8-ын дагуу нэгтлэн бодох бүртгэлийн бодлогоо сонгож хэрэглэнэ гэж байгаа. За энийг бол манай нэгтлэн бодох бүртгэлийн хуулийн дээр бодлогын баримт бичгээ боловсруулж одоо байгууллага дагаж мөрднө гэж байгаа. Энэ дээр манай нэгтлэнгууд бас анхаарах нэг зүйл юу гэхээр бодлогын баримт бичиг гэдэг бол
зүгээр нэг цаасан дээр буулгачаад ингээд нэг дагчдаг зүйл бишээ. Энэ нэгтлэн бодогч нарын ажилдаа баримталж явдаг одоо жинхэнэ нэгтлэн бодогч нарын хувьд бол нэгдмэл нэг арга зүгээр тайлан тооцоогоо гаргахад одоо яах нь хэрэгэлдэг ийм баримтгчийг. Нөгөө талдаа юу гэхээр тухайн байгууллагын хувьд бизнестэй оруулсан хөрөнгө оруулалтынхаа одоо бодит үр дүнг хамгийн үнэн зөвөр хэмжих ийм одоо тийм ээ бодлогын баримт бичиг. Тийм учраас байгууллагын удирдлагаараа бол батлуулаад мөрдөх ийм үүрэгтэй байгаа. За нөгөө талдаа юу гэдэг зэрэг хамааралтай, найдвартай, зэрэгцүүлэх төс ойлгомжтой байдлыг хангахуйц түвшинд мэдээллийг толиулна гэж байгаа. За тийм учраас энэ дөрвөн одоо шин чанар бол юу хэлж байгаа гэдгийг манай нэгтлэнгууд бол маш сайн мэдж байгаа. За гэтэл одоо юу гэдэг практикт бол яригддаг нэг зүйл байдаг. Юу гэхтэй зэрэг за бараг л одоо тийм ээ тэдний хэмжээний юу татвар төлнө гингүүт нь хойноос нь хойд санхүүгийн тайлан гаргадаг ч гэдэг юм уу. Одоо ийм зүйл бол энэ мэрэгжлийн одоо шалгуур шаардлагын хүрээнд бол цаашид бол нэг тийм давтагдаж яригдахгүй байхаа гэдэгт бол одоо мэрэгжлийн хүний хувьд бол итгэлтэй байгаа. Бидний мөрдөхөд байгаа энэ заавар журам хуулиар биднэрт тавиад өгөөд байгаа энэ зүйлүүд бол ийм зүйл хийх асуудлыг огт энд бол ерөөсөө байдгүй маа. Хамгийн гол нь энэ нэгтлэн бодох хүртгэлийн хууль стандарт болон татврын хууль тогтоомж гэдэг бол яг бодитоор гарсан үр дүнгээ энэ стандарт журамд нийцүүлээд ингээд тэгээд тэр гарсан үр дүн дээрээ татврын нөлөөлөл байгаа болвол нэгтлэн юуны 12 дугаар стандартын дагуу нөлөөллийг нь бүртгэж тайлгнах ийм арга зүгээр л хангадаг. Тэгэхээр энэ арга зүйн дотор бол тийм зүйл бол байхгүй учраас бүртгэл тайлан тиймэрхүү хандлага цаашдаа үргэлжлэх бол боломжгүй гэдэг тавхан одоо итгэлтэй байж болно гэж бодож байна. За гуравт нь бол нэмэлт тодруулгаар хангах ёстой. Тэгэхээр санхүүгийн тайлангийн одоо дөрвөн тайлан дээр тоо тавьчихлаар нэгтлэн бодогчийн одоо ажил бол дуусж байгаа мэтэр ингэж харж болохгүй нэ. Нэмэлт тодруулах гэдэг бол ялангуяа энэ татврын нөлөөллийг гаргахад бол их өргөн хүрээний нэмэлт тодруулахыг стандарт шаарддаг юм аа. Тэгэхээр та нар маань бол нэгтлэн бодох хүртгэлийн олон улсын стандарт 12-ыг бол нэлээд сайн уншиж за тэгээд энийг бол нэлээд амьдрал практикта үнэн зүйтэйгээр хэрэглэхийн төлөө ийм мэрэгжил одоо арга зүгээ бол цаашид одоо чиглүүлээрэ гэдгийг бас та бүхэнд хэлье. За тийм учраас бол одоо бид нар ерөнхийдөө зорилго чиглэлийн хувьд бол ийм одоо үр зүйл байна. Өөрөөр хэлэх юм бол зорилго нь өөр байгаа юм чинь үр дүн яагаад ижил байхгүй. За баримтлагдаг эрх зүйн өөр байгаа юм чинь үр дүн яагаад ижил байхгүй. Тэгэхээр зөрүү гэдэг зүйл бол гарах нь бол тодорхой. За тэгвэл тэр зөрүү тэгэхээр яаж нийцүүлж бүрдэх вэ гэдэг асуудал энэ орлогын албан татврын бүртгэлийн арга хандлагын чиглэл болж байгаа. Тийм учраас энэ орлогын албан татврын бүртгэл гэдэг маань өнгөрсөн тухайн тайлант үеийн ажил хөдөлгөөний үр дүнгээс ирээдүйн тайлант үед нөлөөлж буй татврын нөлөөлөл түүний үр дагаврыг хойшлогдсон татврын хөрөнгө, хойшлогдсон татврын үр төлбөр гэдэг дансаар хүлээн зөвшөөрч бүртгэгдэл чиглэж байгаа. За ингээд та бүхэндээ нэгтлэн бодох хүртгэлийн олон улсын стандарт 12 орлогын албан татврын талаар бас нэг анхаарах зүйлүүдийг бас хэлье. За энд бол би нэг үг бичсэн байгаа. Чадна гэвэл таны зөв, чи чадна, чадахгүй гэвэл таны зөв, та чадахгүй гэдэг. За 12 дугаар стандарт өөрөө бол нэлээд бас мэрэгжлийн ийм мэдрэмж, ийм зүйлийг шаарддаг стандарт. Тийм учраас ихэвчлэн одоо юу гэдгийг илүү ийм хөнгөн байдлаар ойлгосон хүмүүс маань 12 дугаар стандартын одоо бас зүйлүүдийг нэлээд тийм яривхтай талаас гэдэг талаас нь хөндрүүлж бас боддог. Гэхдээ та энэ стандартыг ойлгоод бүртгэлийг үнэн зөв байдлаар хийх одоо ийм чадвар бол танд бол байгаа. Та чадыг гэж хүсэх юм бол одоо энэ бол бүрэн болцоотой гэдэг зүйлийг хэлэх үүднээс энийг оруулсан юм аа. За стандартын ерөнхий зорилго маань болохоор орлогын албан татврыг бүртгэх нэгтлэн бодох хүртгэлийн арга хандлагыг л тодорхойлоход оршиж байгаа. За тийм учраас бол энэ стандартын одоо ерөнхий агуулга бол нэр томьёо, татврын суурь гэдэг ойлголтыг бол манд одоо нэлээд нарийн тодорхойлж өгдөг. За тэгээд хүлээн зөвшөөрөлт, хэмжилт, толиулга, тодруулга гэсэн ийм л зүйлээс бүрдэж байгаа. За ийм учраас татврын одоо тийм ээ
суур болно гэдэг зүйл бол юу гэдэг зэрэг санхүүгийн тайланд бүртгэгдсэн хөрөнгө өр төлбөрийг чинь татврын зорилгоор аваад үзэхлээр тэр хөрөнгө өр төлбөр чинь яг татварт хамаарах дүн нь хэдвэ гэдэг зүйлийг л татврын суурь гэж үздэг байгаа. Тийм учраас энэ 10 стандарт бол ажил гүйцэтгэх болон бусад үйл явдлын татврын нөлөөг ажил гүйцэтгэх болон бусад үйл явдлын өөрсдийг нь бүртгэсэн ижил арга замаар бүртгэж тайлгнахыг аж ахуй нэгжүүдээс ерөнхийдөө шаардж байна. За юу хэлээд байна гэхлээр ширээ гэдэг зүйлийг худалдаж аваад бүртгэхэд бид нар ширээ ямар өртгөр худалдаж авсан гэл одоо тийм ээ мөнгө кредит хөрөнгө гэл бүртгэдэг. Тэгвэл энэ ширээ гэдэг зүйлийг худалдаад авахд ямар хуулийн дагуу татврын ямар нөлөөлөл гарч байгаа гэдгийг л бүртгэх асуудлыг. Адгийн наазах нь энд нөөтийн нөлөөлөл гарна гэдэг бол татврын бүртгэлийн асуудал болоод ирж байна. За тэгээд орлогын асуудал дээр болохдоо зэрэг энэ ширээг худалдаж аваад тийм ээ энэ ширээ чинь илэгдүүлэлтээр зардал болоод ингээд татвар ногдуулах орлогыг бууруулад ирж байгаа. Тэгвэл түүний нөлөөлөл чинь энэ тайланд үедээ нөлөөж байгаа нөлөөлөл нь санхүүгийн бүртгэлийн тэр илэгдүүлэлтийн дүнтэй ижил байгаа мó өөр байгаа мó? Өөр байгаа бол тэр өөр байгаа зүйлийн нөлөөллийг ирээдүйн тайланд үе рүү шилжүүлэх асуудлыг л энэ орлогын ажилтны чиг хандлага одоо тийм ээ тодорхойлоод байгаа гэж ойлгож байна. За Мика хагараа. За ийм учраас орлогын албан татврын бүртгэлийн хувьд бол нэр томьёонуудыг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Нэгтлэн бодох бүртгэлийн ашиг гэж байгаа. Энэ маань болохоор санхүүгийн тайлан дээр тодорхойлоод ирсэн татвар төлөхийн өмнөх ашиг гэсэн үг. За тэгэхээр энэ ашиг хүртэл бол санхүүгийн тайлан стовс заасан арга хандлагаас нэгтлэн бодох бүртгэлийн бодлоготой тодорхойлсон арга хандлагаар тодорхойлогдоод ирсэн хэрэглэгчдийг тийм ээ хамгийн үнэн зөв мэдээлэлээр хангах ийм одоо үр дүн тодорхойлсон үр дүн байгаа. Энэ үр дүн дээр тулгуурлаж бид нар татврын нөлөөллийг авч үзэж бүрдэх асуудлыг л энэ ерөнхийдөө орлогын албан татврын арга хандлагаар тодорхойлж байна гэсэн үг. За тийм учраас орлогын албан татврын арга хандлага дээр нэгтлэн бодох бүртгэлийн энэ ашигаас нэмэгдэх зүйлийг нэмж хасагдах зүйлийг хасах замаар татврын суурийг тодорхойлох асуудал. Тэгэхээр орлогын албан татврын хувьд бол татврын суурь гэдэг бол татвар ногдуулах орлого юм аа. Тийм учраас энэ татвар ногдуулах орлогыг тодорхойлох энэ арга зүй бол өөрөөр хэлэх юм бол татврын нөлөөлөл болон түүний үр дүн хэмжих гол хэрэгслээ гэж одоо бид нар үзэх нь байна гэсэн үг. За ингээд та бүхэн бол одоо 12 дугаар стандартын энэ нэр томьёонуудыг бол маш сайн ойлгосон одоо мэдсэн явж байгаа. За энэ дээр бол хамгийн гол нь одоо яг бид нарт бол хэлээд өгсөн байгаа. За тэгвэл багшийн одоо хэлэх гээд байгаа зүйл юу гэхээр ер нь бол татврын зардал тайланд үеийн татвар, хойшлогдсон татврын үр төлбөр, хойшлогдсон татврын хөрөнгө, за тэгээд татвар ногдох төр зөрүү, хасагдах төр зөрүү, татврын суурь, төр зөрүү гэсэн ийм энэ одоо ойлголтуудын хүрээнд л энэ бидний татврын нөлөөллийг тооцох асуудал маань бол гарч ирж байгаа. За тэгэхээр 12 дугаар стандарт дээр бол тайланд үеийн татврын зардал гэдэг дээр тухайн тайланд үеийн татврын одоо үр дүн дээр хойшлогдсон татврын тийм ээ данстуудын үр дүн болвол нөлөөлнө гэдэг зүйлийг хэлээд өгсөн. За тэгээд тайланд үеийн одоо тийм ээ хугацааны татвар ногдуулах ашигын хувьд болохтой зэрэг тийм ээ. За тухайн тайланд үед ногдуулахаас гадна түүнийг буцаах үетэй холбоотой бас нөлөөллүүдийг авч үзнэ гэж хэлээд өгсөн байгаа. За хойшлогдсон татврын үр төлбөр гэдэг зүйл чинь нэг тайланд үед үүссэн бол ирээдүйн тайланд үед дараагийн тайланд үеийн татврын үр төлбөрийг нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлэх юм бол энэ хоёр данс нэг тайланд үед үүссэн бол дараагийн тайланд үед буцаан бичлэлт хийгдэх замаар үр төлбөр нь бол татвар ногдох төр зөрүү болоод татврын үр төлбөрийг нэмэгдүүлнэ. За хойшлогдсон татврын хөрөнгө нь болохоор хасагдах одоо тийм ээ төр зөрүү болоод тэгээд ирээдүйн тайланд үеийн татврын зардлыг нэмэгдүүлнэ. Ийм нөлөөллөөр бол энэ зохицуултууд бол хийгдэж байгаа. За тийм учраас энэ хоёр данс нэг тайланд үед үүссэн бол дараагийн тайланд үеүүдэд буцаан бичлэлт хийгдэх замаар үлдэгдэлнтэг болно. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо татварлагчдын хувьд бол энэ хоёр дансанд тийм ээ тоо бичиж балансанд бүртгэсэн бол тэр одоо тоо чинь юунаас болж үүссэн бэ гэдгээ тэгээд тэр үүссэн тэр зүйл чинь ямар тайланд үеийг хамраад
хизээ буцаагдаж үлдэгдэл нь тэг болох вэ гэдгийг тийм ээ тооцоолоор харуулна гэсэн. Тэр тооцоолч нь бол нөгөө татврын эрсдэл үүсэхгүй байх өөрсдийгөө одоо хамгаалах гол хэрэгсэл болж өгнө. За тэгэхээр тухайлбал та бүхэн барилгын хувьд аваад үзээ л да. За барилгаа бол одоо бид нар татврын хуулиар бол 25 жилээр одоо илэгдүүлнэ гэд хуулинд байж байгаа. Гэтэл магадгүй яг бизнесийн чинь зорилгын хувьд аваад үзэхлээр тухайн барилга чинь 40 жилээр илэгдүүлж байж танай бизнесийн үр дүн бодитоор хэмжигдэхээр байж болно. Тэгж бодлогын баримт бичгээ тодорхойлсон байх юм бол одоо тийм ээ энэ хоёрын хооронд 40 жил хүртэлх тооцооллыг хийгээд тэгээд эхний жилүүдэд бол төр зөрүүнүүд үүснэ, дараагийн жилүүдэд бол төр зөрүүнүүд буцаан бичлэлт хийгдэх замаар үлдэгдэл нь тэг болно. Түүнийг л харуулахыг л нөгөө тодруулга гэж хэлээд байгаа. За тэр зүйлээ харуулцаад ингээд хүсэгтлээд ингээд тооцоолуудыг хийсэн тохиолдолд бол одоо дараагийн тайланд үедэд тэр хүснэгтээ хараад за энэ үүссэн төр зөрүү чинь буцаан бичлэлт одоо энэ тайландын үед ингэж үүснэ гэдэг зүйлээ буцаан бичих дүнгээр буцаан бичлэлт хийгээд тэгээд тэр хөрөнгнөөс одоо жишээлбэл тэр барилгаас үүссэн төр зөрүү гэдэг бол 40 жилийн хүрээнд одоо бүртгэлд бол нөлөөлж үр дагавар нь бүртгэлээр бол явагдаж байж дуусар болно гэсэн. Ийм л одоо үндсэн агуулга ерөнхийдөө энэ 12 дугаар стандартын зохицуулалтаар бол бид нар ойлгож авах хэрэгтэй юм аа. За ингээд 12 дугаар стандартээр юун дээр татврын суурь гэдгийг болохоор хөрөнгө үр төлбөрийн татврын суурь гэдэг нь татврын зорилгоор тухайн хөрөнгө үр төлбөрт хамаарах дүү юм шүү гэдгийг хэлж өгсөн байгаа. За татврын ерөнхий хуулийн дээр бол татврын суурь гэдгийг нэлээд өргөн утгаар тодорхойлсон байгаа. За англиар үндсэндээ татврын суурь гэдэг бол татварт хамрагдах дүн гэдэг зүйлийг л эндээс бол бид нар ойлгож авах нэ гэсэн үг байна. За ийм учраас татврын суурь гэдэг зүйл бол цэвэр татврын бүртгэлийн одоо суурь ухагдах юм байх нь. За тэгвэл яаж статус нийцүүлэн энийг бүртгэх юм бэ гэдэг асуудал. Тэгэхээр дэлгэрэнгүй орлогын татврын өмнөх ашигаасаа бид нар татврын зардал гэдгээ тодорхойлдог. Тэгвэл тэр дүн чинь бол тайланд үеийн татврын зардал болох нь харин энэ дээр хойшлогдсон татврын нөлөөлөл буцаан бичлэлтээр ирсэн дүн чинь одоо нэмэгдэж байж тайланд үеийн татврын зардал гарна гэсэн. Тэгэхээр энэ зөвхөн татврын өмнөх ашигаас тодорхойлсон дүн болол юуны тайланд тусах одоо татврын зардал биш ээ гэдэг зүйл. Энэ өөрөө зохицуулалтын нөлөөллийг одоо бүртгэх маш том үзүүлэлттэй гэдэг та бүхэн эндээс харж байгаа. За ийм учраас бол тайланд үеийн татврын нөлөөлөл ирээдүйн тайланд үеийн татврын нөлөөллүүд яаж нөлөөлж байна вэ? Одоо тэр нөлөөллийг бид нар хэдэн тайланд үеийг хамруулан бүртгэх вэ гэдэг асуудлыг шийдвэрлэж түүнийгээ баримтжуулж баталгаажуулж байгаа асуудал маань статус нийцсэн санхүүгийн тайлан гаргах гол одоо тийм ээ ухагдах болж байгаа гэдгийг та бүхэн ойлгоорой. За тэгэхээр энэ асуудлыг яхахын тулд бол одоо мэдээж хамгийн гол чухал зүйл бол татвар ногдуулах орлогыг тодорхойлох асуудал байдаг. Тэгээд татвар ногдуулах орлогыг тодорхойлох нь бол одоо тийм ээ тухайн тайланд үеийн татврын өгүүлгийг тооцох асуудал байдаг. За энэ маань бол одоо мэдээж татвар ногдох орлогоосоо гэд бидний бол мэдэх зүйл. Гэхдээ эндээ хамгийн гол нь яах вэ гэхээр нөгөө татврын хуулийн дагуу ямар нөлөөлөл байгаа вэ гэдэг зүйлээр бодно гэсэн үг. Нэгтлэн бодох бүртгэл буюу тийм ээ санхүүгийн тайланд тусгасан бүх орлого бүгд татвар ногдох орлого болох уу болохгүй юу? Тийм ээ. За бүх зардал бүгдээрээ татвар ногдох орлого болох уу болохгүй юу? Ихэнхдээ болохгүй зөрүү үүснэ. Түүнийг бид нар нөлөөллийн тооцож авч бүрдэх асуудлыг 12 дугаар стандарт биднэрт хэлээд байгаа. За тийм учраас 12 дугаар стандарт дээр хөрөнгийн татврын суурь, үр төлбөрийн татврын суурь гэдгийг тодорхойлж өгсөн. Тэгэхээр хөрөнгийн татврын суурь гэдэг бол энэ тайланд үед одоо тийм ээ өөрөлдөх юм бол яах нь вэ? Санхүүгийн тайланд туссан хөрөнгө чинь татварт хамрагдах дүнгуудыг л бид нар хөрөнгийн татврын суурь гэдэг. Үр төлбөрийг ч гэсэн мөн ялгаагүй. За энэ бүхний тодорхойлохын тулд бол ерөнхийдөө олон улсын одоо чиг хандлага бол мөнгөн суурь зарчим дээр суурилдаг нь бол харагддаг. Жишээлбэл ирээдүйд татвар ногдуулахгүй зүйлс юу вэ гэдэг жишээг 12 дугаар стандартын жишээн дээр маш тодорхой авч үзсэн байдаг. Энд бол өөрчлөлт төлсөн зардал. За яагаад ирээдүйд энэ татвар ногдохгүй зүйл болчихж байгаа юм гэхлээр урьдчилан төлнө гэдэг бол мөнгөөр төлөгдсөн учраас мөнгө төлөгдсөн яг тэр тайланд үедээ зардал гээд авчна. Тэгэхээр ирээдүйн рүү бол тэр бол яах нь нөгөө зөрүүгийн нөлөөллөөр л бүртгэл явахаас биш
татвар ноогдох зүйл болж явахгүй гэсэн үг. За нөгөө талд нь яг адилхан өөрчилж хүлээж авсан орлого. Ирээдүйн тайланд үед бол энэ бол ирээдүйнд нөгөө зөрүүгийн нөлөөлөл явна. Өөрчилж авсан орлогын одоо өөрчлөлт авсан учраас энэ тайланд үед энийг татварт одоо татврын суур гэж үзээд татвар ноогдуулчихна. Харин нэгтлэн бодлого бүртгэлийн хувьд бол ажил үйлчлэгээ үзүүлэгдээгүй. Ийм учраас бол санхүүгийн тайлан дээр татврын өмнөх ашигт бол энэ нөлөөлөхгүй. Инглээр энэ зөрүүний нөлөөллийг л бүртгэж тайлгнах асуудлыг л ерөнхийдөө стандарт хэлж байна гэсэн. За ингээд таахынд энийг бас ингээд тодорхой ойлгохын тулд за мэдээж энийг бол зөрүүгийн асуудлыг тодорхойлоод бүртгээд явдаг манай маш сайн мэрэгчлэлтэнгүүд нэгтлэнгууд бол маш олон байгаа. За гэхдээ бас энийг одоо анхудаа сонсч байж магадгүй учрыг нь олохгүй бас байгаа ч хүмүүс үйж одоо болцсохгүй учраас энийг 6хан жишээн дээр энд бол та бүхэнд бас тайлбарлая гэж бодож байна. За ийм учраас бол одоо жишээлбэл энэ эхний нэгдүгээр жишээ бол захиргааны зардлыг тооцоод бүртгэсэн гэж байна. За захиргааны зардлыг тооцоод бүртгэнэ гэдэг бол санхүүгийн зорилгоор бол өглөг болгоод бүртгэгдсэн. Тийм учраас дансны үн бол 250 гэдээ бүртгэж байна. Харин татвар бол энд мөнгө гараагүй. Одоо би энийг бол яг нөгөө олон улсын практик мөнгө суурьаар нь тайлбарлаж байгаа гэдгээр та бүхэн ойлгоорой. Тэгэхээр манай хууль бол өөр шүү. Тэрийг бас ялгаж ойлгоорой. За тийм учраас бол дансны үн 250 татврын хувьд бол энэ тайланд үед одоо тийм ээ татвар ноогдох зүйлд бол хамаарахгүй учраас тэг болчихж байна. Тэгээд зөрүү бол үүсэж байна. Энэ бол хасагдах зөрүү үүсэж байна. Хасагдах зөрүүнөөсөө татврынхаа хувь хэмжээг 10% гээд үздэг юм бол одоо хойшлогдсон татврын хөрөнгө 25-аар үүсэж байна гэсэн. За нөгөө талд нь юу гэхээр дансны авлагын үлдэгдэл 4 сая байна. За дансны авлага гэдэг бол санхүүгийн бүртгэлээр авлага хүлээгэн зөвшөөрөд бүртгэгдсэн, орлого хүлээгэн зөвшөөрөгдсөн. Татврын хувьд бол одоо тэгэхээр татварт ямар нөлөөлөл гарах вэ гэхлээр авлага гэд даансанд бүртгэгдсэн авлагаас нөлөөлөл гарах уу гэвэл үгүй. Тэр авлагыг үүсгэж байгаа орлого хүлээн зөвшөөрлөлтөөс нөлөө нь бол хамаарна. Тийм учраас бол санхүүгийн бүртгэл татврын бүртгэлийн хувьд бол одоо тийм ээ 4 саяараа бүртгэгдэх нь байна. Ийм учраас энэ бол зөрүү үүсэхгүй. Татварт нөлөөлөхдөө бол борлуулалтын орлогоор бол нөлөөлцөө. Тэр орлого хүлээн зөвшөөрлөлтөн дээр тэр нь бол яригдцаан гэж одоо бид нар үзэж болох юм байна гэсэн үг байна. За дараагийн үйлрлийн төрөөсөө орлогыг хүлээгээд авцсан. За өөрөөр хэлэх юм бол мөнгө хүлээгээд авцсан, тийм ээ. Тэгээд санхүүгийн бүртгэлийн зорилгоор бол тэр орлого тэр тайланд үед бол орлого гэж хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас дансны үн бол тэг болчихж байна. Харин татврын хувьд бол мөнгө хүлээгээд авсан учраас энийг бид нар бол татвар ноогдох орлого гэж үзээ өвчиж чинь гэсэн. За тэгвэл энэний зөрүү бол ирээдүйн тайланд үерөө татвар ноогдох орлого болоод ингээд нөлөөлөл нь бол явах нэ гэсэн үг байна. За дөрөвт нь бол харилцах дансны үлдэгдлээс 400-ийн хүүгийн орлогыг авна гэд бүртгэсэн байна. За тийм учраас авна гэд бүртгэсэн хүүгийн орлого бол орж ирээгүй. Ийм учраас санхүүгийн бүртгэлийн хувьд бол дансны үн тэг болж байна. Харин татврын суулийн дансны үн 400. Тэгээ дансны үн 400 болж байна. За татврын суурийн хувьд бол мөнгө орж ирээгүй учраас тэг болж байна. Ийм учраас энэ ирээдүйн одоо шилжлээ шүү гэд ийм одоо төр зүрх үүслээ гэд ингээд харуулчих нь байна. Тийм ээ. Тэгэхээр дансны үн татврын суурийг одоо тодорхойлох асуудал бол ерөөсөө ийм зорилгоосоо ялгаатай учраас энэний ялгаанаас л бид нар гаргаж ирэх гээд байна. За найдваргүй авлагын нөөцийг 300-аар нэмэгдүүлсэн. За тэгэхээр санхүүгийн бүртгэлийн хувьд бол энэ зардал гээд хүлээн зөвшөөрөд бүртгэжлээ. Татврын хувьд бол энэ бол хүлээн зөвшөөрөгдөхгүй учраас татврын суурь нь тэг болж байна. За илэгдлийн зардлын хувьд бол илэгдлийн зардал 8000, татврын зорилгоор илэгдлийн зардал нь 6800. За хөрөнгө нь болохтой зэрэг юу гэж 100,000 байна, тийм ээ. За ийм учраас дансны үнийг гаргахад бол 92,000 болж байна. Татврын суурь нь болохоор 93,200 болж байна. За ингэхлээр дансны үн татврын суурийг тодорхойлоход бол хөрөнгийн хувьд бол тухайн тайланд үеийн эцсийн үлдэгдлээр нь бол тодорхойлно. За ийм учраас дансны үн 92, татврын суурь нь бол 93,200 байна. Ингээд зөрүү үүсэж байна. Энэ зөрүү бол хасагдах зөрүү болж байна. Хойшлогдсон татврын хөрөнгө үүсэж байна гэсэн. За ийм байдлаар үндсэндээ нөгөө балансын үр төлбөрийн арга гэдэг бол балансан дээр бүрдэгдсэн хөрөнгө үр төлбөрөө бид нар одоо тийм ээ дансны үн гэж аваад
За тэгээд татврын зорилгоор одоо гарч ирж байгаа тэр хөрөнгө үр төлбөрийнхээ дүнг бид нар татврын суур гэж аваад тэгээд энэ хоёрынхоо зөрүүгээр төр зөрүүгээ тодорхойлоод тэрнээсээ хувь хэмжээгээрээ бид нар хойшлогдсон татвар хөрөнгө үр төлбөрөө тооцох бүртгэхийн арга хандлагыг л 12 дугаар стандарт бид нарт хэлээд байгаа. За ийм учраас бол татврын өмнөх ашиг, татвар ногдуулах орлогын зөрүү бол яг ижил байхгүй. Энэ ижил бис зүйлийг бид нар тийм ээ зохицуулан бүрдэх асуудлыг бид нар зөрүү гэж үзээд байгаа. Энийгээ бид нар байнгын зөрүүгээ тийм ээ тэр нөлөөлөл тухайн тайланд үед л одоо үүсэж байгаа бол энийг бид нар байнгын зөрүү. Ирээдүйн тайланд үе рүү явж байгаа бол энийг бид нар ирээдүйн нөлөөлөл гэж үзээд ирээдүйд татвар ногдох төр зөрүү үүслээ шүү, ирээдүйд хасагдах төр зөрүү үүслээ шүү гэж бүртгэж тэгээд тэр маань хідэн тайланд үеийг хамарч одоо тийм ээ зөрүү маань одоо зохицуулах вэ гэдэг асуудлыг бүртгэж тайлбарлах асуудлыг нэгтлэн бодогч биднээс шаардж байна гэж та нар маань ойлгоорой. За тайланд үеийн татврын тооцоо бүртгэл дөө хүлээн зөвшөөрөлтийн асуудал дээр 12 дугаар стандарт дээр тайланд үеийн татврын зардал нь тайланд үеийн татврын зардал буюу хойшлогдсон татврын зардлаас бүрднэ. За тэгээд тухайн тайланд үеийн болон өмнөх тайланд хугацаанд хамаарах тайланд үеийн татврыг түүний төлөгдөөгүй байгаа дүнгээр өөр төлбөр гэж хүлээн зөвшөөрнө. За тэгээд илүү төлөх юм бол түүнийг илүү төлсөн дүн гэж үзээд хөрөнгө гэж хүлээн зөвшөөрнө гэдэг. Энэ стандарт бол ерөөсөө бидний яг татврын хууль тогтоомжийн дагуу хийдэг зүйлүүдийг л бүгдийг ингээд бид нар зохицуулаад өгсөн. Тэрнээс биш одоо юу гэдэг тэс өөр юм бол бид нарт бол ерөөсөө хийлээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Стандарт гэхлээр ихэвчлэн одоо тийм хүмүүс жоохон хүн талаас нь харах гэдэг. Тийм учраас бол энэ хүнд зүйл биш юм аа. Энэ тав хүний юм хийдэг зүйлийг л ерөнхийд нь бол стандарт болгоод ингэсэн тэрийг ажил амьдралдаа дагаж мөрдөөд ингээд явах зөв тайлгын шүүл гэдэг зүйлийг хэлж байгаа гэж ойлгоорой. За ингээ хойшлогдсон татврын тооцох бүртгэх энэ одоо тийм ээ тухайн ажил үйлгээний хувьд бол татврын үр дагаврыг тухайн хөрөнгө үр төлбөрийг бүртгэх хугацаанд хүлээн зөвшөөрөх ёстой шүү гэж байгаа. За ийм учраас нэгтлэн бодох үйлдвэрлэлийн хувьд бол тасралтгүй байх зарчим гэдэгт бол тайлбарлалын хугацаа маш чухал байдаг. Яг энэ зарчим бол яг л хангагдсан шүүл гэдэг зүйлийг хэлж байгаа гэсэн үг тийм ээ. За хойшлогдсон татврын одоо бүртгэлийг санхүүгийн байдлын тайланд хөрөнгө тийм ээ үр төлбөрийн дансын үн татврын суурийн хоорондох зөрүүгээр нь төр зөрүүг тодорхойлж бүртгэхэд одоо үндэслэнэ гэдэг. Ингээд стандартад заасан. За тийм учраас төр зөрүүг одоо тодорхойлж бүртгэх асуудал нь бол энэ стандартын гол одоо тийм ээ арга зүй болоод байгаа. За энийг бид нар зүгээр ингээд харах юм бол хойшлогдсон татвар нь тийм ээ хөрөнгө буюу үр төлбөрийн дансны үн түүний барагдуулах нөхөх үеийнх нь үр дагавраас их байгаа тохиолдолд үүснэ. За тэгээд энийг бол төр зөрүү гинэ. За тийм учраас энийг тодорхойлохын тулд дансны үнээс татврын суурийг хасаад төр зөрүүгээ гаргана. Төр зөрүүгээ бид нар хүчин төгөлдөр одоо мөрдөгдөх хувь хэмжээгээрээ тодорхойлно тийм ээ. За тэгээд алдагдал хэрвээ үүссэн байх юм бол хойшлогдсон татврыг хөрөнгө үүснэ гэдэг зүйл байгаа. Тэгээд хэмжилтийн хувьд бол одоо бид нар бас нэг зүйлийг ойлгоорой. Хэмжилт гэхлээр бид нар зөвхөн хуулийн хүчин төгөлдөр хувь хэмжээ гэж ойлгох гэдэг. 12 дугаар стандартад бол хэд хэдэн зүйлийг бол заасан. За хуулийн одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хувь хэмжээг бол ашиглаж хэмжих нь бол ойлгомжтой. За гэхдээ хэд хэдэн одоо янз бүрийн хувь хэмжээ хэрэгжилж байгаа одоо тийм ээ шатлсан хувь эднэр хэрэгжилж байгаа тохиолдолд хойшлогдсон татврын хөрөнгө үр төлбөрийг одоо хэмжихдээ бид нар яах вэ гэхээр дундаж хувь хэмжээгээр хэмжин шүү гэдэг. За тэгээд дундаж хувь хэмжээ болон үр ашигт хувь хэмжээ гэсэн ийм ойлголтууд бол байгаа. За дээр нь бол хойшлогдсон татврын хөрөнгө үр төлбөрийг бууруулах тийм ээ хойшлогдсон татврын хөрөнгийн дансны дүнг одоо тийм ээ балансын өдөр бүрээр авч үзнэ гэдэг энэ стандартын энэ үг хэллгүүдийг бол бид нар бас нэлээд ухаж ойлгох шаардлага байгаа. За энэ дэр юу хэлэх гээд байна гэхлээр хойшлогдсон татврын хөрөнгө гэдгийг хэрвээ бүрдгсэн бол тэр хойшлогдсон татврын хөрөнгийнхээ дансыг балансын өдөр болгоноор нэгтэлж үзээрэй гэдэг. За энэ ялангуяа алдагдал дээр гарна. Алдагдал үүсэж гин гэдэг бол үндсэндээ бол яах вэ гэхлээр яг тэр алдагдлыг тийм ээ нөхөж барагдуулах, татвар ногдох, орлого олох магадлалтай үед хүлээн зөвшөөрнө. Тэгэхээр тэр алдагдал одоо тийм ээ тэр алдагдлыг нөхөж барагдуулах, тэр татвар ногдох, орлого олслох хэсэг нь магадлалтай байна уугүй юу гэдгээ балансын өдөр бүрээр нэгтлэн авч үзээрэй гэдэг зүйлийг энэ 12 дугаар стандарт хэлээд байгаа. Цаад одоо үндсэн санаа нь бол ер нь бүртгэл гэдэг бол нэг зүйлийг ингээд бүртгээд тэгээ зөрүү үүсгэсэн бол тэр чинь буцаан бичлэлт хийгдэх замаар
үлдэгдэл нь нэг тайланд үед очиж тэг болох ёстой. Тэгэхээр энэ хоёр данс бол яах нь вэ? Зүгээр ингээд нэг бүртгээд ингээд хайдаг биш. За одоо зарим тохиолдолд хүмүүсийн асууж байгаа зүйлээс тэгээд харахад зөрүү үүсгээд нөгөөдхөө буцааж чадахгүй болохоор одоо хуримтлагдсан ашиг руугаа хаадаг ийм практик яваад байгаа. Тэгвэл энэ хоёр данс бол тэр хуримтлагдсан ашиг болон бусад данстаар бол хаагддаггүй. Өөрөөр хэлбэл тайланд үеийн татрын зардал, тайланд үеийн татрын өглөг, тэгээд хойшлогдсон татрын хөрөнгө, үр төлбөр гэдэг энэ дөрвөн данс хоорондоо яах нь харьцаж байж энэ тайланд үеийн одоо тийм ээ татрын өглөг, үр төлбөр гэдгээр хэмжигдэж байж энэ зөв бүртгэл хөдлөгдөх юм асуудал байгаамаа. За хойшлогдсон татрын хөрөнгийг татвар ногдуулах одоо тийм ээ хангалттай орлого олох магадлал өндөр байх үед л буцаана гэж байгаа. За тэгээ үр ашигт одоо татрын дундаж хувь хэмжээ гэдээ бас энэ 86 дахь зүйл дээр байж байгаа. За энэ бол миний түрүүчийн 5 хүн хэлээдсэн татрын бүртгэлийн үндсэн зорилго бол юу юм бэ гэхлээр тийм ээ хамгийн гол нь бол би ямар хэмжээний татрын ачаал үүрээд байгаа юм бэ гэдгийг хэмжих асуудал байгаа. Тийм учраас энэ хэмжих асуудлыг бол үр ашиг татрын түвшин гэж одоо стандартаар бол тодорхойлж томьёолж өгсөн байна. Тэгэхээр та бүхэн эдгээрийг бас хаяа байгаарай. Нэлээд гүнзгийрүүлж бас уншиж таньж мэдэрээ. За толиулгын хувьд бол балансын дээр стандартын дагуу тодорхойлогдсон санхүүгийн тайлангийн бүх элементүүд бол татвар гэдэг зүйл ямар нөлөөлөлтөй байх уу гэдгээс үл хамааран балансын дээр бол бүртгэгдсэн байгаа. За тэгээд энэ татрын зөрүү зохицуултуудыг бид нар хийгээд балансын дээр очиж тавигдах тоо маань боллоо тайланд үеийн орлогын албан татрын авлага эсвэл өглөг. За тэгээд хойшлогдсон татрын хөрөнгө эсвэл өөр төлбөр гэдэг энэ данстууд бүртгэгдэнэ. Тэгэхээр энэ данстуудыг бүртгэхдээ цэвэр дүнгээр хэрхэн зохицуулах вэ гэдгийг стандарт бас хэлж байгаа. За энд бол юу гэхтэй зэрэг хууль ёсны хүчин төгөлдөр эрхтэй байх. Эсвэл одоо ингэж хийхээр төлөвлөж одоо тийм ээ тодорхойлсон байх. Энэ тохиолдолд тайланд үеийн татрын орлогын албан татрын өглөг авлагыг бол бид нар цэвэрлэж яах нь тайлгнаж болохоор байгаа. Хойшлогдсон татрын хөрөнгө үр төлбөрийн юу ч гэсэн яг адилхан хууль ёсны хүчин төгөлдөр эрхтэй эсвэл татрын эрх бүхий ижил байгууллагаас ногдуулсан орлогын албан татвартай холбоотой байх үед энэ цэвэршүүлэх байдлаар бол толиулж болно гэж байгаа. За энэ зүйлийг бас анхаараарай. За тодруулгын хувьд бол 79-өөс энэ 82 дахь заалтанд бол нэлээд нарийн зүйлүүд байгаа. 79 дээр бол юу гэж байгаа вэ гэхээр татрын зардлын гол эд бүрэлдэхүүн хэсгүүдийг тусад нь тодруулаа гэж байгаа. Тэгэхээр татрын эрсдэлгүй бүртгэл хөдөлсөн эрсдэлгүй одоо тайлан гаргасан гэж одоо зүйлийг батлах зүйл бол энэ тодруулга болох гэдэг. Тэгээ үнэн зөв тайлгнал гэдгийг нотлох зүйл бол энэ тодруулга болох гэдэг гэсэн үг. За тэгээд 80 дугаар зүйл дээр бол татрын зардлын бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр нь одоо тийм ээ багтааж болно гэд Агаас И хүртэл энэ 8 заалт байгаа. Энэ 8 заалтанд бол бид нар татрын зардалтай холбоотой ийм зүйлүүдийг тодруулаарай гэсэн. За 81-р зүйл дээр болохоор дараах зүйлсийн өмнө тусдан тодруул гэдэг. Агаас Им хүртэл 11 заалт байгаа. Энэ 11 заалтанд одоо нийцэх зүйл танаа байгууллагт одоо тийм ээ гарч байгаа болвол түүнийг тодруулаа гэсэн үг. Тодруулгаар бол одоо гаргаж тайландаа хавсрах нэ гэсэн үг байна. За тэгээд 82 дахь зүйл дээр дараах тохиолдолд аж ахуйн нэгжийн хойшлогдсон татрын хөрөнгийн дүнд түүнчлэн түүний хүлээн зөвшөөрлөлтийг дэмжих нотлохооны төрлийг тодруулах хэрэгтэй гэж байгаа. За энд ирээдүйн татвар ногдох ашигаас одоо хамааралтай зүйлүүд, за тайланд үед нь мөн өмнөх тайланд үеийн одоо алдагдaltaй ажиллаж байгаатай хамааралтай ийм зүйлүүдийг бол тодруулнаа гэсэн. За ерөнхийдөө статусыг дагаж мөрднө гэдэг байгаа түрүүнд бид нар ярьсан. Нэгдүгээр бодлогын баримт бичиг, хоёрдугаар үндсэн одоо дөрвөн шин чанарыг хангах, ийм бүртгэл, гуравт нь тодруулах. Тэгэхээр тодруулах хэдий ч нэ одоо сайн хийгдэн тэдний хэмжээгээр та хууль ёсны эрх ашигаа хамгаалах ийм одоо тийм ээ нөхцөлөд бүрдүүлэх нь байна. Хоёрдугаарт бол хэн шалгалтаар эрсдэлгүй байх тэр боломжуудаа одоо бүрэн хэмжээгээр яах нь бүрдүүлэх бүрдүүлж одоо өөрийгөө хамгаалах одоо бүрэн зэвсэг болгож хэрэглэх ийм боломжтой зүйл байх нэ гэсэн үг байна. Стандартын үндсэн гол агуулга бол ийм зүйлийг нэгтлэнгуудаас биднээс шаардж байна гэдгийг та бүхэн бас ойлгоорой.